Эмнэлэгт ханддаг байна. Тухайлбал 2005 онд л гэхэд 139 хүн эмэнд хордож 10 хүн амьсаа алдсан гэсэн дог судалгааны байгууллага танилцууллаа. Өөрөөр хэлбэл энэ бол дэлгүүрээс аваад шууд иддэг талах шиг хүнсний хэрэглээ биш. Хэтрүүлбэл хор болдгийн жишээ юм а. Яг энэ сэдвээр өнөөдөр бүгд найрамдах хятад ард улсын эв зүйчтэй манай улсын судлаачид хэлэлцүүлэг өрнүүллээ. Бүгд найрамдах хятад ард улс дэлхийн улс орны эм бэлтгэлийг 70 гаруй хувийг дангаараа хангадаг үйлдвэрлэгч орон. Тэдний үйлдвэрлэсэн эмнээс бус улс орны иргэд хордож ямар нэгэн хохирол гарвал хятадын эм судлаачид давхар хариуцлага өргөх ёстой гэж үздэг юм байна. Тиймээс тэд бус улс оронд эмийн хэрэглээ ямар байгааг судалж сургалт зохион байгуулдаг юм байна. Харин манай улсад талах эм хоёр баг нэг лангуун дээр зарагдаж байгаа нь бидний санааг ихээхэн цоож цаг алдалгүй шийдэх ёстой асуудал гэж үзэж байлаа. 刚才我说的非处方药， манай улсад антибиотик химийн садарчилсан хэрэг үүндээ итгэхгүй байна. Манай улсад хэрвээ антибиотикийг ингэж харуул тэмт хэрэг гэж үзэн хариуцлага хүлээдэг. Учир нь ийм бэлтгэлийг хязгааргүй хяналтгүй хэрэг шинжлэхүүн аюултай. Энэ бол эзний аюулгүй ажилтай шууд холбоотой асуудал. Эмийн ийм замбраагүй хэрэглээг сайн хянах хэрэгтэй гэдгийг хамгийн түрүүнд зөвлөмөр байна. 患者才能 Хятадын хувьд эмийг эмийн сангаар худалдаж болох зөвхөн эмчийн гарын үсгээр эмнэлгээс авч болох юм гэж хоёр хувадаг юм байна. Жишээ нь антибиотикийг зөвхөн эмнэлгээс авч хэрэглэх боломжтой. Гэтэл манай улсад захын эмийн сангаар ороход бүх төрлийн эмийг ямар ч жор шаардлагагүй авч болдог. Зарим эм нь ямар замаар орж ирсэн, хэрч өгөөхөл хаана үйлдвэрлэсэн ч тодорхойгүй байдгийг эм зүйч нар өөрсдөө хэлж байлаа.